Hi. За юу яцхан guys ингээд дараагийн reaction бичлэг эхэллээ. Эпизод 9-10 вебтэй reaction хийх гэж байна. Шинэ оролцогч нар орж ирлээ. Манай цэцдүүлээ эргээд энерги нөхцсөн юм шиг байна. Одоо ингээ өөрийнхөө аяа гоё байж эхэлж байна. Тэгээд одоо нэвтрүүлэг талдаа ороод эхэлж байгаа болохоор жоохон ингээ өөрийнхөө movie хийж эхлэе гэж бодож байгаа юм шиг байна. Оролцогч нарын бас ерөнхийдөө хоорондоо юу болдог, яадаг гэдэг те болзоонд явсны дараа ард үлдсэн хүмүүс нь юу ярьдаг үнэ тэргээд бас тиймнүүдээс зах зугаас нь харууллаа. Ер нь бол бас үзүүштэй гоё 2 дугаар боллоо. Гэхдээ жоохон уйтгартай. Жоохон уйтгартай. Ягаад гэвэл ингээд нөгөө болзоонд амар өдөржингөө алгуулаад тэгсэн нөгөөд нь үлдээд тэгтээ нэг юм хальт мөлт нэг жоохон тийм яриа. Тэгтээ яг ингээд тэр нэг хоб баацдаг өрөөнд дотроо айгүй их юм боллоо шүү дээ. Ерхэд ингээд юм шиг байна заяа. Ингээд болзоонд явчих шүү дээ. Эсвэл бол ингээд hideaway руу орчиж байгаа шүү дээ. Тэр хооронд нэг болзоонд явцсан эсвэл бол hideaway орцсон хүмүүс маань бусад нэг оролцогч нартайгаа ингээд жоохон бонд хийж чадахгүй. Нэг хоорондоо бие биенийг мэдэх боломжгүй болоод тэгээ хасагчаад идэг магадaltaй юм шиг байна. Магадгүй юм шиг. Тэр үнтэй ярьж үзээгүй. Тэг ингээд ярьж үзээгүй тэр үнийхээ талаар нэг юм мэдэж авч чадаагүй гэдэг ч юм уу те. Тэнгүүт нэг болзоонд явсан хүмүүсийнх нь ард нь үлдсэн хүмүүс нь бас ингээд айгүй их юм ярьд юм байна. Тэг ингээд тэр юу нь бол нэг ийм зан гаргаад идэв шүү, ингээд идэв шүү, тэгээд идэв шүү. Ерөнхийдөө ингээд дараагийнхаа хасалтай юм хоорондоо барин тиймэрхүү байдлаар ярьчт юм шиг байна. Тийм ээ. Саяны энэ 2 дугаар дээр бол ерөнхийдөө хасааг бол хасайда бараг ухааны юм боллоо явчлаа шүү дээ. Харин тий хасааг бол айгүй их мууллаа. Айгүй их ярил бараг бүгдээрээ хасаагаа залхаж байна гэж тий. Ингээ болзоонд явцсан учраас тэгж байгаа байхгүй. Хэрвээ болзоонд яваагүйсэн бол ингээд тэр чинь ингээ ярих боломж гарахгүй шүү дээ. Тий. Тэр ерөнхийдөө ингээ эмхтэй эрэхтэй ер нь попрох гэдэг яадаг гэдэг гэл тий. Тий. За тэгээд эхний дугаар дээр Тод илж олоо. Трей Тод Цэдүүлээ хоёрын юмыг бас хүн дээр тусгаагүй гэсэн. Тод нэвтрүүлэг юм чи те ингээд тим хийж болно л гэдэг ах шиг байна. Трей бас өөрөө бас нэг Тодыг хориулж мөрөглөөд 100% өөртөө авах гээд байгаагаа бас илэрхийлсэн. Тэр нь бас зүв бэ нэлээ те. Тий. Тэгээд Цэдүүлээ өөрөө ингэж ярьж байгаа байхгүй одоо нэг ингээд тэр хоёр хоорондоо ингээд яриа өсгсөн шүү дээ. Гэхдээ Цэдүүлээг би ингээд бүр араас нь ингээд бүр ингээд завсар завихгүйгээр ингээд тэгмээргүй байна. Өөрийн ямар байгааг мэдмээр байна. Тэнгүүтээ Тодотой ярихдаа Трей чиний араас ингээд бүр чам боломж өгөхгүй ингээд амар ингээд араас чинь гүгээд байгаа шиг санагдсан ингээд баг ингээд тиймэрхүү ярьсан шүү дээ. Тэр нь надад аюу сонь санагдсан заяа. Өөрөө эсэргээрээ Трейтэй ингээд юм яриад болзоонд явсныхан дараа ингээд ой энэ тэр гэж янз бүрийн юм яриадсан шүү дээ. Тэгсэн ирнэ ингээд би чамд бол орон зай өгсөн гэдэг нэг тэгээд сонь санагдацсан надад. Тэгж ярьж байгаа. Яг үйлдэлээрээ Цэдүүлээ орон зай өгсөн баг. Амаараа хизэж бол орон зай өгөөгөө байнгын Тодын хажууд ой яхаа тэгээд ийм манастай байсан. Тэгээ Тод бол Цэдүүлээ Трей хоёр дуртай, хоёулын дуртай байгаа. Эцсийн сонголтын дээр хэнийг сонгохыг хэлж мэдэхгүй, өөрөө ч мэдэхгүй байна гэсэн. Тийм болохоор энэ хоёр дээр л ер нь тогтцсон байгаа юм байлээ. Трей чинь тэгээд тэр Тод Цэдүүлээ хоёрын үнсэлцнийг бол мэдж байгаа юм байлээ шүү дээ. Тийм мэдж байгаа. Хэсэг хүмүүс харсан гэсэн. Тий, угаасаа харсан бүгд мэдж байгаа юм шиг байлаа. Гэхдээ ингээд бас айгу кул байгаа байхгүй те. Тэрэн дээр нэг амар юм ингээл имзэглэхгүйгээр окей угаасаа юм байдаг гэсэн нэг шоу нэвтрүүлэг гэдэг утгаар нь илүү хүлээж авч байгаа юм шиг. Тэрэн дээр айгу кул санагдсан. Тийм Трейч бас өөрөөс уулаатай болзооны явах сонирхолтой байгаа шүү дээ. Тийм болохоор бас мань хүн бас нэг Тодыг яадах ч байхгүй л баг. Тэр өдөр шинэ оролцогчд орж ирсэн. Тэгээд тэр айгу сонирхолтой орж ирсэн ингээд нөгөө би бинийгаа тэмтэрч үзэн те нүдийг болгож агаад тэгээ яг нөгөө 3 шинэ оролцогч маань 3 хосоо авч явах хүмүүсийг сонгоод тэр гураараа ингэ тэмдрүүлсэн. За эхний залуу маань Энки гэж дууддаг энх төр. 33 кг. Тэгээ Шанхайд амьдардаг залуу гэсэн. Чамд ямар санагдсан? Надад бол дайжгүй санагдсан шүү дээ. Нөө охтуудын хувьд угаасаа өндөр залуу байсан шүү дээ. Тэгээ өндөр байсан. Тэгээд амар их юм бие барьж байгаа юм шиг тийм бол мэдрэмж төрөөгүй. Ингээд нэг one on one гэдэг нөө яг нэгээр явуулчих жоох ингээд сандраад байгаа юм шиг үлээ. Тэгэхгүй ингээд нөө олуулаа залуучууд дундаа бол ингээд амар өөрийгөө чөлөөтэй илэрхийлээд тэг ингээд тэр хит дундаа ингээд уусчих шиг болсон. Айгу хурдан. Тий. Дадаа жоохон сандарч байгаа нь мэдгцэн. Олондооч тэр ганцаараач тэр тий. Жоохон ингээд нөгөө нэг юм хүний нүдэн дээр ингээд тогтож харьцдаггүй нэг хүмүүс байдаг шнэ ийш тийш ингээд би докторгүй жоохон тэгж санагдсан надаа. Биений хилэмж нь тий. Тэрнээс бол юу дайжгүй ааштай. Яриа өөрөө тий. Хөрхөн тэр камерны нөө хугацаа гэдэг үлээ. Сая энэ 2 дугаар дараа зөндөө гаргалж тэр залуу тий. Тэгэхээр бас дайжгүй оролцогч байх гэж бодож байна. Тий. За дараачийн оролцогч маань Номин Дарноми Солонгосоос ирсэн охин байгаа. За тэгээд Номи маань нацхийг биш юм бэл. Хасааг сонгосон.
Тэс. Хасааг сонгосон. Тэгээд номи бол бүр үнэхээр яг тийм солонгос тайпны охин амар хөөрхөн цав цагаан. Надад бол таалагдчихж байгаа. YouTube хийд юм байлээ тий бас давхар. Яг тэгэл аюу хөөрхөн л байсан шүү дээ. Бас нэг юм яриа-мараа дээрээ тий яг дунд нь ороод тэгэл хөвгөлтэй байж чадж байгаа юм шиг харагдчихсан. Тий эхнийх дээр бол мэдээж болзаа гарсан болохоор аюу их гарсан. Хоёрдугаар дугаар дээр номи надад л их гараагүй гэж санагдаад байгаа. Тий. Эсвэл нөгөө хитрхийн нөгөө нэг нууц камерны зүйлүүд аюу болсон болохоор шинэ оролцогч дээр нэг юу болоогүй байх гэж би бодоод байгаа. Тэрний дараа Билли 28 настай ганц биеж оролцогч орж ирсэн байгаа. Надаа би тэр охиныг Instagram дээр дагдаг амар гоё стилист охин байхгүй юу? Гоё хувцалтай. Тэгээ би охин ерөөсөө орж ийн гэж бодоагүй. Тэгээд энэ шоун дээр орж ирсэн чинь айгүй тийм зүгээр л юм чөлөөтэй ямар ч тийм хичээд бие бариад байх шаардлагагүй харагдаад байсан. Яг нөгөө эдтэйгээ нэх бас нэг яриа өрнөөс юмнууд хэсгүүд нь гараагүй л те. Гэхдээ би бол Биллиг амархан уусчлах гэж бодож байна. Тий, ерөнхийдөө Билигийн хувьд бол screen time аягүй бага байсан. Тий. Яг нэг Инкигийн оронд юу илч болоод жоохон screen time нь илүү өсч эхэлсэн. Түүнээс бол нэг Инкиг нэг амар гарахгүй байгаадсан. Тэгвэл нэг нацгтай болцоонд явсан шүү дээ. Тэгсэн ирнэ нэг айгүй голонгуу байгаадсан шүү дээ. Нацг чинь тэг ингээд тэг баг ингээд юм ярьж ирснээс баг усан дэлхийдээ сэлмээр байсан зүхтаасан гэлтэй. Тэгээд тэрийг ингээд тоглоом болгоод зэтүүлээд яриад. Тэгээд байгааг нь харангууд бол залуучуудын хувьд бол ерөнхийдөө нэг амар таалаад байгаа биш бол харагдахгүйсэн. Гэхдээ ингээд дундаа ороод уусч бол чадж байгаа юм шиг санагдсан. Тий. Угаасаа нацаг хийсэн шүү дээ айгүй хэцүү байсан. Ингээл 1-2 юм ярьчаал баг 2 тишээ хараад исэн гэдсэн. Тэгэхээр Биллид бас өөрт нь таалагдаагүй. Өөрөө бас нөгөө тустай ярилцлаган дээр хэлсэн. Яг уу зурагнаасаа төсөөснөөс намхын юм байна гэж хэлсэн. Би л өөр өндөр залуус сонирхдаг болохоор яг хараад бол таалагдаагүй. Тэгээд нэг яриа өрнүүлмээр санагдаагүй л баг. Нацагч гэсэн тэрийг мэдэрсэн баг. Өөрөө айгүй их юм асуугаад яриа авч яваад байсан тий. За тэгээд тэр идэм болзоо гоё ясан гоё дэлфинтэйс ч юм бэлээл. Хасаа бас яах гээд байна. Бас нэг тий ABC план гаргах гэдэг юм уу яах гээд байгаа. Номи хэлсэн шүү дээ чам нэг сонирхдаг хүн байгаа байна мэдээд байна гэсчил. Сүрприз бараг очиод хармаар яах нь чи хэрэг үүсдэг чадвар байна мэн тий. Манай хүн бас жоохон маяглах шинжтэй. Гэтэн ч яг угаасаа шоу юм ч тий. Маялна болцоон дээр болцооны юм л явагдана. Гэтэ бас тэгээд би уулыгаа бодоод байсан. Уулыада би дельфин үзүүлмээр байсан гэл тий. Тэрийг хотлоо нэг хүмүүсийн чихэнд сонсох гэж хэлээд байна уу? Эсвэл жүжиглээд байна уу? Эсвэл үнэн байна уу? Ерөнхийдөө бол ингэ тийм шиг үлээ. Бусад оролцогч нар нэг хасааг яагаад явсан хойгуур нь ингэ муулаад байна гингүүд. Уулаа яг ингэ өөрөө хэлцээ байхгүй юу? Хасаа камер ингээд гараад ирэнгүүт ингээд амар попроод эхэлдэг ухааны. Тэнгүүтээ ингээд камераас гадна байнгут ингээд хүмүүстэй өөр харьцаад байдаг гэдэг ч байгаа байхгүй. Уулээд байхдаа ингээд амар ингээд нялон тэгснэ живүүнтэй байхдаа ч ихсэн айгүй ингээд дотно. Тэгээ уулээ гараад ирэнгүүт шууд ингээд болцдог ч гэдэг ч юм уу. Тэгээ ингээд камер гараад ирэнгүүт ингээд амар сайн хүний дүр тоглоод тэгээ камер ингээд алга болцсонгууд ингээд жоохон ингээд яг ингээд доторх үнэн гарч ирээд байдаг. Ухааны юм ярьсан шүү дээ. Тийм ер нь бүгд л гэж хэлсэн. Тийм ерөнхийдөө бүгд яг тэрэнд нь айгуу дургу байгаа юм шиг байлаа. Тийм. Айгуу жүжиглж чадчихлээ. Камерны өмнө өөр нэг хасаа айгуу гоё юм болсон, шүлгэлсэн тий. Камерны цаана болохоор нэг бие тоот нөгөөдгөө тоохгүй тий. Эсвэл ингээд юу гэж хэлдэг үлээ тэрийг чи ингээд үл тоогоод тиймэрхүү зан аш гаргаж ийн гэсэн хасаа. Тэгэхээр жоохон эвгүүдээд энэ шүү. Тэгээ уулаас тэгсэн шүү. Яагаад ингээд хасаа хасагдах өдөр надаас тийм асуусныг би бас одоо ингээд бодоод үзэхэд аюу гайхаад байна гэж уулаа өөрөө хэлсэн. Тэгэхээр уулаа одоо сэрж эхэлж байна. Хасаагийн шившлэгнээс гараад одоо ухаа орч ирж байна. Тэгээд хасаа ер нь эвгүүдэх шинжтэй болсон шүү. Энэ хоёр дугаарыг үзээд. За тэгээд ард үдлэгцэд маань нэг тоглоом тоглоод тод бараг өөрөө тоглоом цаагаад өөрөө болзоонд байгаа трийг авч явсан. Тэгээ тэр хоёрын болзоон дээр ч гэсэн тэр хоёрын болзооны яриа гараагүй байх цаа. Зүгээр ингээд за одоо хоёр камерны өмнө зүгээр ингээд ганц хоёр юм яриа тэгээд наадах дуусгахыг бараг дуусгасан байх гэж би бодоод байгаа. Тэрээс тэр хоёр чи бие бинийгээ айлцсан мэдсэн хүмүүс юугээл сонио намайг одоо ингээд болзоонд авчихсан баярлалаа энд гоё гэдэг иймэрхүү яриа ярихгүй шүү дээ.
амар сэн анх удаа болцож байгаа хүмүүс шиг байгаад байсан. Тэр нас их сонирхсан надад. Яг ингээ мик зүүчингүүд ингээ сонь ингээ шал өөр болоо явчих байгаа байхгүй. Тэнгүүд тод чи ингээд байгаа шүү дээ ингээд хамт байхад ингээ айгүйх инээлэгдэг тухтай байдаг гэдэг байгаа шүү дээ. Ингээ камер гараад мик зүүчингүүд ингээ амар ингээ номи болоод өөрчилж байгаа байхгүй тэр. Гэхдээ камер байхгүй болоод тэнгүүд ингээ тэр ингээ нөө хийж байгаа үйлдэл ярьж байгаа юмнууд нь шал өөр болоод ингээ тэр нь ингээ бас ингээ тод ингээ жоон таалагдж байгаа юм аа дүү. Тий. Тэр ч бас ингээ айгүй бас ингээ амар юм боддог залуу байхгүй тий. Маазч яг мааз гэхдээ ингээс цаагаараа ингээд юм ингээд наан цаа учрыг ингээд мэддэг залуу байхгүй. Өөрөөхөө яагаад нэг гэдэг тэгээд нэг цэлмгийн интертэй байж байхдаа ярьж байгаа яриас нь үзэхэд одоо юу гэдэг хасаа ингээд намаа ингээд мэдэх гэж нэг хичээхгүй байгаа гэд. Тэр чинь ингээс мэдрээд байна шүү дээ. Тэнгүүд ингээд ерөөхдөө хасаагийн яриаг тэндээс эхлүүлж байгаа байхгүй юу. Ерөөхдөө хасаа намайг мэдхийг хүсэхгүй ингээд хичээхгүй байгаа даа. Ерөөхдөө бусадтайгаа ингээд баг ингээд зөвхөн октоудаа илүү ингээд анхаарал үзүүлээд байна гэсэн тийм сэдвэр ингээд яриа өдөж эхэлсэн чинь тэрэн дээр нь нацаг сэтгүүл хоёр өөрсдөө шүү дэмжиж орж ирээд нэр бас тэгээд байгаа юм байна. Илүү октод руугаа бас ингээ хандраад илүү октодыгаа мэдэх гэж ингээ цаг гаргаад байна. Гэсэн тийм яриаг эхлүүлээд эхэлсэн байхгүй юу тэр. Тэгэхээр тэнгуүтэ дээрээс нэмээд бас трейч нөө сүүлийнх нь алхахыг ингээ нөө зөгцсөн юу вэ гэсэн чинь би бас нэг юу уйлыг бол бас ингээ сонирхож байгаа штэ. Болзоон ингээ анх орж ирэхдээ л авч явъя гэж ингээ бодоод хасаад хэлсэн мэс ингээл ерөнхийдөө нэг тим яриа эхлээд ирэнгүүт хасагдчихж байгаа байхгүй тий. Өмнөх дугаар дээр яалаа да би бас золоог ерөн сонирхож байгаа гэж хонгор хасагдсан. Тэгээ нэг тэнгүүд одоо энэ дэр дараагийн хасалтан дээр уйлаа хасаа хоёр яал нэг нь хасагдах нь бол 100% тодорхой болчихлоо гэж харж байна. Уулаа мэдхгүй маа. Уулаа бол хасагдахгүй л хасаал бол хасагдана. Тэгээ дээрэс нь трейчин тэрэн дээрээс би энэ дээр үндэслэж ерөн хүмүүсээ бичнэ гэдээс байгаад тах шүү гэсэн шүү дээ. Яг бол хасаа намайг мэдхгүй юу за мэдхгүй юм чи би энэ нэг бол эхний 3 цогц бичнэ гэсэн тийм юу өгсөн те хин төгсөн. Тэр гурав бас их хоо ярьсан. Жионы талаараас ярьсан. Жионы ер нь хасаад айгүй сонирхолтой байгаа. Индраг хасагдсанаас хойш ер нь Жион өөртөө айгүй тийм шийдвэр гаргаад ер нь дайрыг шийдсэн гэсэн. Тэгээ Жион хасаад айгүй сонирхолтой байгаа гэсэн. Хасааг тэгээд бас уулаад хэлсэн гэсэн. Би ингээд хасаад ярьж үзмээр байгаа гэд уулаад хэлсэн чи уулаас болно штэ гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр бас тэр нь бас зөв. Тэгэхгүй Жион ингээ хэлэхгүйгээр ярилцаад байсан бол бас жоохон муухай мин санагдана надад л. Тэгээд уулаалтаа гоё ярилцаад би бас хасаатай ярьсмаар ээ шүү гэдгийг элен талуу хэлж байгаанаас надад таалагдсан. Жион уулах надад амар худ санагдсан. Жион хасаа хоёр угаасаа амар худлаа санагдаад байгаа. Яг тэгэхээр Жион худлаа би ингээ уулаад хэлсэн байсан. Тэр хэлхээсээ өмнө угаасаа ингээ камерны цаагуур тэр үеч чи ингээ нууцаар баах юм болдог байгаа байхгүй юу. Тэгээ бильярд тоглож байхдаа ирснэ that's my boy. Тэгэл нэг угаасаа эрэгтэйчүүд на бүгд анзаарсан байгаа байхгүй ингээд жин хүртэл ингээд трейд ингээд ирээд уйлаад хэлсэн ингээд битээр цуг бахта наттай амир ингээд дотно байдаг хэрнээ уйл ярангууд ингээд гацсан болчтой гэж юм уу те. Тэр чинь ингээд угаасаа уйл юу өрн анх эдийн аль эдийн мэдчихсэн байгаа байхгүй. Хасаа тэр ямар нэг юм болоод байна гэдэг. Тэнгүүтээ ингээд жоохон ингээд ойлгоод хэлж байгаа байхгүй. Тэрийг магадгүй нөө залуучуудаас ингээд хэлсэн байж болно шүү дээ. Юу над жион тэр хоёр жоохон тийм байгаад байгаа юм байна гэд. Тэнгүүт магадгүй ингээд бас уйл ойлгож хэлж ээж магадгүй заяа. Тэнгүүт надад тэр живний тэр амар худлаа санагцсан гэд би ингээд хэлсэн мэлсэн. Аль аль нь зүгээр ингээд нэг зурагтны ингээ урд сууж байгаа хүмүүст ингээ би өөртөөхөө хийж байгаа үйлдэл ингээ ойлгуулад байгаа юм. Яг камерын цаана болохоор ингээ бүх юм ингээ нууцаар яваад байгаа. Тэгээ тэрийг ингээ яг үзэгсэд үзүүлэхгүй байгаа ч гэсэн оролцогч нарыг ингээ мэдчихсэн байгаа байхгүй юу. Тийм байгаад байна да гэдэг. Ер нь оролцогч нарын ярианд дундаас бол ингэж ойлгосон. Гэхдээ надад Жион яалтчгүй одоо нөгөө паникт орсон баха. Индра ингээл хасагдангууд гэс нэг хүн тэр барьж аваад гэс нэг хүнийг өөртөө ирүүлээ гэс нэг хүнтэй нэг жоохон дотн харилцаатай жоохон өөрийгөө доогоор бичүүлэхгүй бол би хасагдах юм байна гэд айгу хичээгээд байгаа юм санагдсан. Нэг тийм хүн болгонд одоо таалагдах гэж юм уу. Тэнгүүд охтуутай амар яриа нийлэхгүй хөвгүүтэй ирж ярилцаад байгаа нас надад жоохон гайхалтай санагдаж байна. Хөвгүүдээс жоохон оноо авах гээд байгаа юм болоо гэж бодож байна те. Яг оноо авах гэж байгаа юм. Сэдвүүлээ бро гэл тэнгуү сэдвүүлээ чинь бро олцсон юм чинь яриа үдцсэн юм чинь гоё доогоор бичнэ гэж бодоол те. За Жионы талаар нэг тийм байна. Би анх тий Жионы бодсон сэтгэлийн дугаар тэр амар өөрчлөгдсөн те.
Чи нэг ингэж өөр юм характер гарч ирнэ гэж юусоо бодоагүй. Ичимхийж юм байхлаа гэсэн нүүд шууд өөрийгөө шууд хаглаал зүгээр өстө нэр шоунд үзэлцээ дайралцъя л гэж шийдсэн байна энэ дугаар дээр. Хасаас тэгээс шүү дээ. Живний бэ боломж ээж магадгүй гэл тээ. Гэхдээ бас урингаа тэгээд байгаа болзоонд яваад ирсний дараа би бол урин дээрээ л үлдээ гэж шийдсэн битсэн гэл тээ. Камерны цаагуур зүгээр энэ хоорондоо бүр амар их юм болоод байгаа байхгүй. Тэрийг ингээд үзүүлэхгүй байгаа нь амар харамсалтай. Яг хуу зах тухаас нь ерөөхдөө нэг иймэрхүү юм болоод байгаа шүү гэдэг нэг тийм тэр нэг хоб бодож байгаа өрөөнд дотроос ингээд жоох юм ойлгоод байгаа юм л та. За хасаа бол ингээд өрөнтэй байдаг ч гэсэн өрөн байхгүй үед нь живэнтэй ингээд бас жоох ингээд тэг янз бүр болдог. Тэнгүүтээ тод болохоор одоо тэр нэг цэтүүлээ тэгээд тэр хоёртой бас ер нь ингээд 50-50-тай тэг 50-50-тай байгаад байгаа. Тэнгүүтээ нацаг болохоор золоо хоёр ч бас нэг юм болох гээд байгаа шүү дээ. Гэхдээ тэр хоёр айл нь бие биендээ татагдахгүй байгаа. Зүгээр ингээд нэг хасагдахгүй тулд ямар нэгэн тийм дотн байгаа тийм нэг зүйлийг үзүүлэх гээд байгаа юм шиг харагдаж байгаа. Яг бол угаасаа золоо сонирхгүй нацган ч гэсэн нөгөө золоогоо сонирхгүй байгаа юм шиг санагдсан. Тэгээд шинэ оролцогч нараас гэх юм бол өрн тэр нөгөө шинэ залууг сонирхож байгаа миний тайп гэж хэлсэн шүү дээ. Ингээ алдсан залуу сонирхдаг гэдэг. Тэгсэн чинь хасаа болохоор болзооноос буцаж ирсэн ээ. Угаасаа өрний тайп биш ээ гэдэг чинь байгаа. Тэмүүт бүр гайхаа наачсан. Хоорондоо ярилцаад миний тайп биш гэж хэлсэн болов уу? Эсвэл бол хасаа ингээд зүгээр ингээд таамаглаад байгаа болов уу? Хасаа зүгээр таамаглаж байгаа. Зүгээр тэр хэдийн хайжууд өөрийгөө доош нь оруулахгүй тул тэгж байгаа байхгүй. Тэрс уул яг юу бодож байгаа хасаа мэдгүй ш. Тэр хоёр ярилцаагүй заа ер нь бол ирснээс хойш хол байгаад байгаа. Эсвэл хоорондоо ярилцж байгаа нь юу ч гарахгүй байгаа. Тэнгүүд одоо энэ хоёр дугаар дээр уулын хас хоёр яасны мэдгүй. Хоёр дахь өдөр заа. Тийм хоёр дахь өдөр нь энку илч олоод тэгээд тэр ид чинь нөгөө тоглоод хоёр хүн маань ялаад уулын хас хоёр маань ялаад болзоонд авах ирэх авсан. Гэхдээ надад тэрэн дээр ингээд хасаа ингээд амар дураараа дүрмийг өөрчлөд байгаа нь бүр үнэхээр таалагдаагүй. Хасаагийн нэг тиймэрхүү зан үйлдэлд хайлт орж ирээд байдیں۔ Нэвтрүүлгийн шоуун дээр. Тэнгүүд чи нөгөөдүүл нь гайхаа юу ярьж байгаа чи юу яснараа чи ял юу гэж нацагтаа ахиад туулах гээд байгаа. Тэгээд хүнээ сонгоод яв гэсэн чи би урангаас сонгоё гэсэн чи уран болохоор өөр хүнтэй л явъя л та гэл те. Амар надад хасаа ерөөс тэр нь таалагдаагүй ингээд юу нацагт боломж олгоод би нацгийг ялуулчих юм алуулчих юу хүсэн чи үгүй. Нацаг ялсан ч гэсэн уран тэр үед бол хасааг авч явахгүй байсан те. Тий, ерөнхийдөө л авч явах байсан. Тий. Ер нь ингээд нэг хитрхи ингээд сайн болох хүн болох гээд ингээд жүжиглээд байгаа нь ингээд тэр юу олзогч нар таалагдахгүй байгаа байхгүй. Угаасаа ингээд за өөр эмгхтэйтэй ингээд болзоонд явлаа ч гэсэн шууд урангаас энэ хоёр салцлаа гэж хүмүүс ойлгохгүй шүү дээ. Тэр чинь ингээд зүгээр ингээд хүмүүстэй ингээд болцоо өгөө те ингээд тэр чинь улаан цаа ингээд сууж муугаад ихнэрээ болгоод авчаагүй юм чинь ингээд боломж өгөх л хэрэгтэй шүү дээ. Тэгээ ингээ өрн бас ингээ дотроо магад өөр хүмүүстэй ярилцаж гэж хүсэж байгаа. Хасаач гэсэн өөрөө ингээ өөр хүмүүстэй ярилцмаар байгаа гэдэг л харуулчлаа шүү дээ сая. Тэгээд өөрөө бас ингээ тэр номитой болзоонд явсан. Тэнгүүт нэг өрн нь бас ингээ өөр хүнтэй болзоонд явж бодж л байгаа шүү дээ. Тэнгүүт бас ингээ тэгж мэгээ тэгчингүүт нэг манай юу залуучуудад таалагдах болчихж байгаа байхгүй. Тэгснээс худлаа за чи юм болзоонд яваагүй амч чи нэг авчиж Усал авч явмаар исэн биз дээ. Ярилцмаар л исэн биз дээ. Хоёр хоорондоо нэг 5 тухтай сууж агаад ярих цаг байх хэрэгтэй л байсан биз дээ. Тэгж нуугдаж ярилцчихснээс тий. Тийм өмнөх орой угаасаа тэр хоёр чинь юу нууцаар ярилцаа. Тэгээд юу бодож байгаа юм аа шууд хэлж мэлээ тэрж мөрөөд. Тий. Тэнгүүд тасаа нь орон зай байгаа гэдэг хэлсэн үү? Мэдхгүй чи хэлгүй. Тэгээ нэг тэгэхээр ерөнхийдөө нэг тиймэрхүү болцсон ирнэ. Ингээ камер гараад ирэнгүүт чамтай ингээд тойлохнаас уугаад ингээд юу боломж байхгүй байгаадсан байсан. Нууцаар нуугдаад хоорондоо юмаа ярьцсан байж тэгдэг камерын дээр ингээд шал өөр жүжиг гаргаад тэгснээ хоёлоо жүжиглж байгаа гэдгээ ингээд мэдчихээ дотор нь ингээд инээд нүрээ суугаад ангуутгүр. Тэгээд бас тэр уулын энку хоёрын болзоон дээр хэлсэн штэ энку хасаагийн талаар ярихад уулын бол өөрөө жоохон дөрөвцчихсэн гэд. Ер нь бол уулын хасаагийн талаар ярмааргүй сонсмооргүй юм шиг үлээ тэр хэдэн 2 өдөр англиар шүлэг монж өгөхөнд би ёо shit яагаад уулаа дээр дандаа юм шүлэгийн залуус таардаг байна гэж бодсон. Эсвэл нэг уулаа таалагдах гад шүлэг мүлэг яадаг тийм залуучууд таалагддаг байх гэж энку уншиж өгсөн байх. Зүгээр яадаг ч байсан зүгээр тэр залуугийн хувьд ингээд сэтгэл гаргаад ерөөхдөө уйлаа ямар залуу сонирхдаг вэ гэдгийг мэдэх гэж оролцсон байгаа байхгүй юу.
Тэр ингээд гаргаж байгаа хичээл зүтгэлийг харах юм бол гоё заяа. Дааж тайминг нь амар буруу тарцсан. Одоо тэр чинь ингээд уйлагийн ингээд ойлоо ингээд дотор ороод үзээ. Тэнгүүд ингээд нэг залуу үнэхээр амар таалагдж байгаа. Гэвч нөгөө нэг таалагдж байгаа залуу нь өөр охинд ингээд байхгүй ингээд мэдхгүй хаагуур нь ингээд хандраад өөр охинтой ингээд явуулдаад байна шүү дээ. Бараг нэг явсны тийм үү. Муухагаар хэлэхэд. Тэнгүүд уйлаад мэдээч тэр чинь муухай л байгаа шүү тийм үстэй. Тэрийг ингээд мэдээд байгаа. Тэгсэр нэг мэдээгүй юм шиг ингээд хажуугаар нь яваад байгаа байхгүй юу. Яг тийм байдалтай ингээд хэцүү байж хахад нь ингээ хасаа шиг нэг залуу дахиад орж ирснээр англиар шүлэг уушаад эхлэнгүүд fuck гэж бодож байгаа хэрэг гэж бодчихсон. Тий. Нэг бол таалагдсан, нэг бол таалагдаагүй. Тийм. Зүгээр тайминг нь амар буруу тарцсан л гэж бодчих. Тий. Одоо энэ захиа солилцох дараагийн дугаар дээр аюу юм тодорхой болох байхаа. Уйлаа болвол хасаа захиа өгөхгүй хаа гэж би бодоод байна. Тий. Яагаад гэвэл угаасаа гомдсон байгаа. Одоо ингээ янз бүр болоод байгаа л ингээ. Тэгээ өөрт нь ингээд өөртөө байхад нь ингээл сэтгэлээ гаргаад тэгснэ өөр хүмүүстэй байхдаа бас ингээл амарсан хандраад ингээд ангууд. Хасаа болохоор мэдээж үйлээд захиагаал өхөл байх л та. Гомдхоосоо илүү уйлаа зүгээр ингээд залхацсан байхаа бас хасаагаас яг яах гээд байгааг нь мэдчихгүй юм бол сонин ааштай зантай юм үйлдэлтэй хүн гэдгээ мэдээд одоо энэ дээр захиа өгөхгүй гэж бодож байна. Тэгээд тод сэдвүүлээ маань бас ярилцсан байгаа хоорондоо. Цэдүүлээс тодыг бас мэдчихгээд байсан чи 100% трейдер байгаа юу үгүй юу гэл те. Тэнгүүд тод бол өөрийгөө яг үгүй гэж хэлээгүй, яг тийм ч гэж хэлээгүй зүгээр л 50% та магадгүй те. Алин сонгож магадгүй. Тэгээ цэдүүлээс ямар зан гаргаж ийсэн өөрт нь таалагдаагүй гэдгийг бас шударгаар хэлсэн. Тийм тэгэхээр бас цэдүүлээ жоохон өнгө зүс ороод дуушуу ороод гайгуулах шиг үлээ. Ер нь тод боломжтой гэдгийг мэдрэлэх шиг үлээ те. Тэгээ ерөөхдөө тэр нэг үнэлцсэн оройгоос хойш ерөөхдөө ингээд сэргээд ирлээ шүү дээ. Тий. Тэр хоёр бас яач магадгүй гурвалжин дөрвөлжин болчиход байна. Тэгээд нацаг залуу хоёр бас ярьсан. Тэр жоохон мэдгүй. Нацаг өөрийгөө хүчлээд нэг юм яриад байгаа юм шиг санагдсан бас. Гэтэ бас золоос нацагт дуртайгаа хийдэд илэрхийлсэн. Тэгээ тэрийг одоо нацаг бараа ухаарад өнөөдөр ингээ чагаа болзоонд авч яваад энийгээ хэллээ мэлээ гэж л ботсон бах тий. Нэг охин дээр тогтохгүй бол нацаг одоо угаасаа бай болно шүү дээ. Удахгүй. Тийм болохоор л золоо дээр шавж байгаа гэж би бодож байна. Тэгээд нууц камерны яриануд бол айгүй их гарсан. Тэр жиун хасаагийн талаар бол амар их ярилт явсан. За захиан дээр чи хин өгөнд хин өгөхгүй гэж бодож байна. Захиан дээр бол энэ удаад тодорхой болсон хүмүүс бол угаасаа ойлгомжтой заяа. Тод удаа харагдгэхдээ энэ яг энэ удаад хин өхөн амар сонирн байна. Трейд өгөх юм болоо эсвэл цэтүүлээд өгөх юм болоо гэдэг нь амар сонирн байгаад байна. Энэ удаа цэтүүлээд өгж магадгүй гэсэн яагаад ч юу таамаглал төрөөд байна. Яг тэгэхээр ингээд нүг анх удаага ч яг ингээд нүг яг камерны өмнө ингээд яг чи юу бодож байгаа юм яах гэдэг юм те гэсэн тийм нэг ерөөдөө дотроо бодож байгаа юм шүү дээ ярьсан шүү дээ. Тэгэнгүүт бас нэг цэдүүлээд жоохон ингээд нэг урам өгöd гэх юм уу захиа өгч магадгүй гэж бодогцсон. Цэдүүл бол ойлгомжтой тодод өгнө. Трей бас хിവэрээ тодод үргэлжлээд өгөх бах. Тэнгүүт нацаг золоо хоёр бие биендээ өгөх бах. Тэнгүүтээ тэр шинээр орж ирсэн залуу уйлаад өгөх бах. Тийм бас тэгж. Номи хасаад өгнө. Тэнгүүтээ жиюн хасаад өгнө. Тэнгүүтээ хасаа уйлаад өгöd уйлаа болохоор нөө шин залууд өгж магадгүй. Өөр чинь үлдчихв. Били. Били болохоор айгүй тодорхойгүй байгаа даа. Таалагдсан залуу нэг мий байхгүй. Тэгэхдээ трейд өгөх магадaltaй гэж бодож чинь. Трейд үү? Тий. Яг үл нэг тэр ширээн дээр суугаад хоол идэхдээ юм ярилцж байхдаа нэг трейд рүү хандаад ингээд чи бас ингээд асуултанд хариулахгүй мө гэдэг ерөөдөө трейд бас ингээд жоохон таалагдж байгаа санагдсан. Ерөөдөө мачур залууд дүүртэн таалагдсан шиг санагдсан. Тэгээ трейд өгөх бах. Тэгээ хоёр дахь өдөр манай болзоонд явсан айгүй оройтж ирсэн шүү. Тэр хэд одоо ямар хоол газар явцсан. Би гайхаа юу ийж замдаа төвчөрсөн юм уу гэж гайхаад. Одоо дараагийн дугаарыг өглөө захиа хин очиж гин гэдгийг шалтгаалаад оролцогч нар амар сандралн гарч ирэх байх. Захиа авахгүй бол мэдээж сандраад эхэлнэ. Тэгээд хасагдахгүй тулд ингээд үйлдэлүүдээ хийж эхэлэх байх. Одоо энэ дугаар дээр бол GM бол хасагдахгүй тулд гэдэг айгүй урд үйлдэлүүдээ хийж гин. Хасаа болохоор бас ингээд өөрийгөө хасагдахгүй гэд бодцоо явж байгаа. Гэхдээ буцаж ирээд яасан бро энэ төрөгээд ингээд асуултууд асуусан чинь асааж байгаа шууд сандраад эхэлчихлээ. Ингээд чи яасан ингээд жиюн гэнэ уйлаа ингээд жоохон дургүй байсан юм байна уу гэд нэг тийж асуусан билүү. Тэгсэн чинь ингээд
жоохон гацаж мацаад ингээд гайхаж байгаад байгаа байхгүй юу? Шокнд ороод. Зүгээр надад тийг санагдсан хасаа ингээд тэнгууд ингээд энэ угаасаа орж ирэхдээ анханасаа тийм байсан байхгүй юу? За юу болов яасан ийсэн юу ярьсан та тэгээд ингээд юм мэдэх гэж шууд ингээд орж ирж байгаас тэнгууд ингээд мэдчихэж байгаа байхгүй юу? Угаасаа хин нэг нь явангууд ард нь ингээд яриа болдгоо гэдэг мэдчихэж байгаа байхгүй юу? Тэнгууд өөрөө ярьдаг болохоор тэнгууд намайг явсан юм чинь намайг бас ярьсан л байж дараа гэд ерөөдөө юу ярьсан гэдгийг мэдэх гээд гисэн чинь шууд гуруулаа нийлэнгүүтээ өөрийг нь яриад гисэн чинь шууд сандраад гисэн гэж надад мэдрэгцсэн. Уулаа ясаа басан. Тий. Тэнгууд бас нэг бодогдсон зүйл нь юу вэ гэхээр хосоо олоогүй эсвэл бол ямар нэгэн юм chemistry үүсээгүй эрэхтэй эсвэл эмэгтэй байгаа шүү дээ. Тэд нар бол шинэ хүмүүсийг харахыг хүсэж байгаа. Шинэ хүмүүсийг орж ирэхийг хүсэж байгаа. Тэгэх юм бол магадгүй ингээд хүн хостой болох боломж нь ихснэ гэж бодоод тэгээд шууд эртнээс хэнийг хасах вэ гэдгийг ингээд авих боддог баг. Тэнгүүд захиа аваагүй хүмүүс чинь мэдээж шинэ хүн орж ирээсэй гэж хүсэж байгаа шүү дээ. Тэнгүүд захиа аваагүй учраас хүмүүс нь одоо нөгөө амар сандраад тэг ингээд ямар үйлдэл гаргах нь гэдэг нь аягүй сонирн байна. Тийм дараагийн дугаар юу нэг сонирхолтой санагдаж байна тий. Энэ дугааруудаас илүү. За тий дараагийн дугаараар уулзах таа. Дараагийн дугаар дээр л бүх юм гоё баттай. Тэгсэн байж тэгэл ингэ ярих. Тэгээд тэр нөө хоб бацж байгаа өрөөнд юу болдог энаас ингээд харуулж байгаад нас талархаж байна. Тэрнээс бас ерөөхдөө камерны наан цаанд юу болдог юм бэ гэдгийг зах цугаас нь мэдэж авч байна. Тэгээд живэн бол бас айгүй юу юм байна. Бас тэг зөвүүл юм байна. Санаатай юм байна. Тэг живэн бол зөвүүн юм байна. Тэгээд камерны цагаар бол бас тэг наан цаанаас үйлдэл хийдэг юм байна. Яг хөө гэхдээ бас живнийг бас буруутгаад байх юм чи сайшин. Энд чинь ингээд тэр үе чинь ингээд окей ингээд хасаа ингээд үерхийг гойсон ч гэсэн энэ чинь нэвтрүүлэг шоу гоё болгодог зүйл бол угаасаа иймэрхүү зүйлийг л угаасаа үзэгчдэд хүсэж байгаа. Тэгэхээр ингээд хүмүүсийн өгж байгаа комментиг бити нэг эмзэгээр хүлээж аваарай тий. Яг энэ ч угаасаа шоу гоё болгож байгаа учраас живнийг бол бас тий бас баярлж байна нэг бодлоо. Тий хасаад бас баярлж байна. Гайхшрууллаа. Тий гайхшруулж байна тий. Энэ минийг бас мэдэнгүүтээс гоё байгаа байхгүй. Угаасаа ийм л зүйлийг үзэгчнэр хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл тэр зүйлийг өгч чадж байгаа нь бас аягүй гоё байхгүй. Тийм шүү. Тэгээс янз хувийн юмнуудаа ясаа юу ярьсан. Тэгээ тэрийг цээжлээд яриад тахын ч хайшин. Тэрэн дээр нас үлгэж аваад байнга яриад тахын ч хайшин. Ер нь аягүй гоё задгаа илэн дадлангуй байгаа нэг таалагдчихтэй оролцогч нар. Тий эн чинь ингээд ямар нэгэн тийм Монголын 100 тулхны эрхэм тийм нэвтрүүлэг ердөөсөө биш. Тийм одоо ийм төрлийн нэвтрүүлэг үзэх сонирхолгүй байвал ингээ муухай үг хэлхээсээ илүүтэйгээр зүгээр л бити үз. Зүгээр л ойлгочихтой. Тэгээ үзэх албагүй. Тэгээ өөр гоё тэр нэг ном зам ярьдаг тийм нэвтрүүлэг үзэж болно. Энэ нэвтрүүлэг бол угаасаа ийм entertainment тэгээ ингээ тийм нэвтрүүлэг эндээс авах зүйл байна, хаях зүйл байна. Тэгээ тэр бирийг ингээд авахыг аваад хайхыг хаяад тэгээ гоё ингээд нэвтрүүлгээ гоё сонирхолтой үзээрэй. Энэ бичлэг таалагдсан бол лайк, comment, subscribe хийгээ бити мартаарай. Энэ бичлэгийг үзээсэй гэж хүсэж байгаа найзуудаа тараагаарай. Тэгээ та хэд хоорондоо ярилцаад ерөнхийдөө дараагийн нэвтрүүлгүүдээр хин хоорондоо ярилцаа. Яг хөө тэгээ найзуудтай хүмүүс ярина шүү дээ. Тэгээд хин захиа өгнө гэж бодож байгаа гэдгээс доор коммент хэсэгт бичээрэй. Bye bye. Окей, bye.